1998 онд Монгол улсад хэвлэлийн эрхчлөөний хууль батлагдсанаар төр засгийн статустай сони хэвлэлүүд бүгд татан богдсон байдаг юм аа. Тэгээд уг хууль хэрэгжснээр одоо орон нутагт анхны сонин телевизүүд байгуулагдаж эхэлсний нэг нь манай Дорнод аймгийн Дорнод сонин байдаг. Тэгээд цоо шинэ хөрсөн дээр шинэ сонин байгуулна гэдэг тийм ч амар хэлбэр байгаагүй, нэлээд бэрхшээлийг даван туулж бид нар анхныхаа дугаарыг бас их барьж авчаалаа. Тэгээд сонин байгуулна гэхлээр чинь одоо мэрэгжлийн боловсон хүчнээс эхлээ ширээ сандал, шаардлагатай тоног төхөөрөмж гээд бүхий л юм одоо нуруунд дээр ирсэн гэсэн үг. Ингээд хэсэг нөхдийн хамт зориглон зүтгэснээр Дорнод сонино байгуулж ирсэн ийм төвхтэй юм аа. Сонин байгуулагдаад 5 жилийн дараа юм. Өөрөөр хэлбэл 2007 оны 7 дугаар сард шиг санаж байна. Өвөр Монголын өөртөө засах орны шинэ баруун хошуунаас явж гин гээд хоёр нөхөр манай ажил дээр орж ирсэн. Хоёр нөхөр гээд байгаагийн маань нэг нь бол тус хошууны ухуулга сурталчилгааны хэлтсийн орлогч дарга Баяртуу, нөгөө нь тус хэлтсийн ажилтан Цэнгэл нар байсан. Тэгээд тэд ажил төрлийн нэг чигийн ийм байгууллага хүмүүстэй бид нар гэрээ хэлцэл байгуулах гэж яваамаа, хамтран ажиллах гэдэг энэ талаар ярьсан. Тэгээд Цэнгэлийн хувьд нөгөө бага дунд сургуулаа Улаанбаатар хотод дүүргэсэн болохоор одоо хэл яриа өгүүлбэрийн хувьд бол бид нарт тийм ойлголцохгүй байдал бол гараагүй, шууд л ойлголцоод тэгээд эхний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсгээд зурж байлаа. Тэгээд тэр үед чинь зөвхөн манай Дорнод сонинтой тэр хоёр маань гэрээ байгуулаагүй, тухайн үед Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж ирсэн орон нутгийн телевиз, радиотой бас хамтын ажиллагааны гэрээ үзэглэж эхэлснээр Өвөр Монголын өөртөө засах орноос гадаад орнд байгуулсан анхны одоо сурвалжлах өртөө гэдгийг байгуулж ирсэн ийм төвхтэй юм аа. Тэгээ бидний хамтын ажиллагааны нэгийнх нь том ажил нь бол хоёр орны сэтгүүлчдийн хамтын ийм сурвалжлага байсан. Тэгээд анхны сурвалжлагыг бид Хайлаар хот, Ягши, Залан айл, Эвэнх хошуу хот гээд нэлээд ийм урт олон хоногийн ийм аяллыг зохион байгуулж байлаа. Тэгээд ер нь энэ ажил нь цаашдаа уламжлал болж жил болгон хоёр орны сэтгүүлчдийн хамтын сурвалжлагыг хийж ирсэн байдаг. Тэгээд манай Дорнод сонины редакцаас одоо сонин дээрээ нийтлэгдсэн материалуудыг сорчлоод 5 жилээр нь ингэж баримтаглаад үргэлж үннээр гэж энэ номыг бол хэвлүүлдэг. Одоогоор бол үргэлж үннээр 1, 2, 3, 4 гээд 4 бот номыг бол хэвлүүлээд байна. Тэгээд энэ одоо үргэлж үннээр 3 номонд гэхэд жилээс жил дөнгө нэмэх шинэ баруун хошуу, өртснийхөө цаана Монголоо тээсэн өвөрлөгч ахын дуусын нутгаар гэгчлэн одоо ийм хоёр орны сэтгүүлчдийн хамтын сурвалжлага аян замын тэмдэглэлээр бүтсэн тэр бичлэгүүдийг бол энэ номондоо ингэж мөнхлөн үлдээж ирсэн байдаг. Тэгээд одоо энэ бидний хамтын ажиллагаа эхэлснээс гээд ингээд бодоход бол 20 шахам жил өнгөрсөн байна. Энэ өндөрлөгөөс эргээд харахад Өвөр Монголын өөртөө засах орны шинэ баруун хошуунаас эхэлж ирсэн энэ бидний хамтын ажиллагаа хөлбөмбөр аймаг болж өргөжөж Дорнод сонины зөвхөн 4-ний 1 хэмжээнд одоо хошууны ахуй амьдрал, цаг үеийн мэдээлэл энэ төр 4-ний 1 хэмжээнд нийтлэгдэж ирсэн бол одоо манай Дорнод сонины бүтэн нэг нүрийг эзлэх хэмжээнд мэдээлэл нь бол тавигдаж ирлээ. Тэгээд зөвхөн Дорнод сонинтой
хамтын ажиллагааны гэрээ үзгэлж ирсэн бол одоо Дорнод медиа групп тодруулбал манай Дорнод телевиз, Дорнод зон сэтгүүл, Дорнод медиа цэг хэмээн сайт гэгчлэн мэдээллийн дөрвөн хэрэгсэлтэй хамтран ажиллах болсон байна. Нөгөө талдаа гэвэл хөлбөмбөрийн хам зуучлалын төв болон бас өргөжсөн ингэснээр хөрөш зэрэгэлдээ орныхоо ард түмний ахуйн амьдрал одоо тэгээд ололт амжилт ар Монголын уншигч сонсогчдоо баттай их сурвалжаас ингэж хүргэж гүр болон ажиллаж байгаадаа бид нар баяртай байдаг юм аа. Тэгээ бидний хувьд Монгол улсаас анх удаа орон нутгийн сонин гадаад харилцаагаа өргөжүүлсэн түүхээрээ бид ингэж бахархдаг. Зүгээр бас энд тодруулахад 2011 оны 6 дугаар сард Хөхөтөд болсон Хятад Монголын сэтгүүлчдийн форум дээр одоо энэ хоёр орныхоо хоёр байгууллагынхаа хамтын ажиллагааны талаар би бас өөрийн илтгэлийг бэлтгэж тавьчихлаа. Тэр бол тухайн үед нэлээд сайшаагдаж ирсэн. Тэгээ ер нь бол аливаа ажил бол итгэл сэтгэл дээр л дэвжин хөгждөг. Манай хоёр орон, хоёр байгууллагын хамтын ажиллагаа маань 2017 оноос Хөлбөмбөр хотын сурталчилан ухуулгын гадаад албатай хамтран ажиллах болсноор хэрлэн хөтөлбөр гэж хэрэгжих болсон. Тэгээ энэ хөтөлбөрийнхөө хүрээнд одоо Дорнод телевиз, Дорнод зон сэтгүүл маань хамтран ажиллаж ухаантай хэрлэн сэтгүүлийн тусгай дугааруудыг хэвлэх, Дорнод телевизээрээ бас телевизийн бэлтгэж ирсэн одоо нийтлэл нэвтрүүлгийг цацах гэгчлэн ийм ажлуудыг бол хийж ирсэн байна. Тэгээ одоо бол бас цаг үеэ дагаад сошиал медиа платформуд одоо яг эд хүчээ авч байгаа энэ үед Facebook, TikTok гэгчлэн платформуудыг өргөн ашиглаж тэднэр нь харьцангуй залуучуудын бас сонирхлыг татаж эхэлсэн. Тэгээд 22 оноос Хөлбөмбөр хотын хөлбөмбөрийн өдрийн сонинтой хамтран ажиллах болсон ижил төрлийн байгууллагатай ойртон нэгтарч ойлголцох ийм төхөмтэй болсон гэж хэлж болно. Ингэснээр 7 хоног тутамдаа Дорнод сонинд нэг бүтэн нүүр материал нийтлэгдэж жилдээ хэрлэн сэтгүүл 2 дугаарыг бэлтгэн уншигчдынхаа гарт бид нар хүргээд байна. Та бүхэн сайн байцгаана уу? Үеиг тавтай өвлөж байна уу? 尊敬的各位领导、各位来宾、女士们、先生们，大家好。 Хөлбөмбөр хот бол Монгол улсын зүүн хэсгийн газар орнтой уул талбараа далгалцсан ус мөрнөөр хадгалсан өгөөмөр буянтай сайхан нутгаа. Мянган газрын торгон хідээр Монгол улсгаа заагалж байдаг. Хөлбөмбөр хотын ард түмэн болон Монгол улсын ард түмэн үхэл нэгтэй, үндэс угсаа нэгтэй, удаан оны нөхөрсөг дүүхтэй. Сэтгэл дотн Хөлбөмбөр бичлэгийн уралдааныг зохион байгуулж байгаа нь хоёр улс, хоёр газар орны уламжилт нөхөрлөлийг баталсан Ши Жинпинг тэргүүлэгчийн Монгол улсад ажиллахдаа дурдсан хөрс зэрэгэлдээ нөхөрсөг гүрэн харилцан ашигтай хамтаар ялах сайн дүнших байнгын холоотой сайн хөрш байх гэсэн дурдлагыг бодит ажиллах болгож байгаа юм. Хэрлэн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон онцгой нэг ажил бол уян уран бичгийн ийм
бичиг юм. Энэ бол бүр 12 жил тасралтгүй 2 газар орондоо ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн байдаг. Одоо нөгөө хэрлэн хөтөлбөр гэдэг ингэж яриад байгаа маань 2017 оноос эхлээд одоо Монголын уншигч, сонсогч, телевиз үзэгчдийн хүрээнд эссе бичлэгийн уралдаануудыг зарлаж ирсэн байдаг. Мөн хятад орны хэн сайн мэдгүй гэгчлэн ийм дууны уралдааныг зохион байгуулж хүүхдийн цусланч гэдэг юм уу. Ингээд бодохдоо энэ хэрлэн хөтөлбөр бүх давхаргын бүхий л насны ийм хүмүүсийг хүрээг хамарч байгаа нь ийм онцлог нэлээд ийм ач холбогдолтой ажил болж гэн гэж бид дүгнэдэг. Ер нь тэгээд эцэст нь ингээд дүгнэж хэлэхэд бол хэлж ярьсандаа хүртэгтэй хүн нөхөрлөж тохирсондоо байж доктортой үйл ажиллагаа явуулж ирсэн манай хоёр орны энэ хамтын ажиллагааны 20 шахам жилийн түүх бол нотлогоо, баталгаа болж ирлээ. За тэгээд манай цаашид чинь хоёр орон манай хоёр байгууллагын эртээс эхэлсэн энэ хамтын ажиллагаа маань улам өргөжөж шин шатанд гарна гэдэгт бид нар итгэл төгсөйдгаа. Баярлалаа.